Устгал төвөрсөн наран миний нутгаас л ургадгийн жаахан шаргын төвөргөөн миний нутгаас сонсогддгийн торой вандын эсгэрээ миний нутгаас л игшгэлдгийн тохомны үнэртэй салхин миний нутгаас сэвэлцдэг юм аа. Ийм сайхан нутгаараа бахархгүй гэж яах вэ? Энжаа нурмын дууг нь аялахгүй гэж яах вэ? Ганган нуурын хөвөнд нь үдлэхгүй гэж яах вэ? Ганцхан заяах нутгаараа бахархгүй гэж яах вэ? Амргийн тухай дууг нь дуулахгүй гэж яах вэ? Алаг нүдэн огтд нь дурдахгүй гэж яах вэ? 17-ны найранд нь согтхгүй гэж яах вэ? Агсан хүлгийн зоон дээр нь асаж явахгүй гэж яах вэ? Уудам их орны өмнө алас зүүн хязгаар сух Баатар аймаг аниргүн тал нутгийн минь нар туссан химэр нутаг эрийн жавха бадрааж сүргийн манлай тодорсон Монгол сайхан газар. Алтан тариаваа ариун ганган уу шилийн богд цотол хайрхан цаг цагийн их орончид захилдагны хөх яргуу шиг өндийнхэн байдаг зүгийн сэлхийг цээжэрэн хаах зүүн хязгаар сух Баатар аймгийг ТV караоке нэвтрүүлгийн уран бүтээлчид бид зорилоо. ТV караоке нэвтрүүлгийн уран бүтээлчид бид өхөн 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Бүхэн Иргэн зохиогдсон ТV караоке нэвтрүүлгийн 5 жилийн ой 5 туудагийн $5,000 эзэн Сүхбаатар аймгийн аймагт байрлах зэвсэг түвшний 338 дугаар ангийн Соён багийн тэр авьяаслаг химэрлэг сайхан залуустай уулзгаар ангийн өмнө хурж ирээд энэ чухамдаа аль биесны зөвшөөрлийн трийг хэрхэн яаж авахыг одоо хамтдаа явж үзцгээе. За сайн байна. Хамраа гэрээ. За. Биднес нэг ТV караоке нэвтрүүлгийн уран бүтээлчид танай ангиас $5,000 эзэн 5 залуу Соён багийнхан татсан байгаа. Тэгээд тэр залуучуудтай уулзах. Нэвтрүүлэг баримтат киногаар явж байгаа. Тэгээ орох зөвшөөрлийг яаж авах вэ? Би одоо ингээд ангийн шижүүлээ хэлэх юм. Тэгээ та бүхнийг оруулах хаа. За. За баярлалаа. Төв шалганы ямар сонсоо хариулээ. Сайн явж байна. Шалганы нэвтрүүлэлтэд алах сөрөх байна. Тантай ингээд хүмүүс уулзахаар ирж байна. Ангийн жижиг юм байрлаас. Ос шалганаас нэвтрүүлж байна. Оруулах уу ТV караокеных ирж байна. Лаа мэдээлээ. За. Эшгүй оруулахын шинжтэй юм байна. Тэгээ ангийн байдал. Одоо ингээд ангийн жижиг хүрээд ирвэл тэгээд тэгээ миний удирдлагаас ангийн жижиг л шийдэж ирсэн. Анги сайхан аварцсан уу? Алга тавлаг. Тийм, алга тавлаг. За. Алга хаана энд хэдэн оноос? Чи одоо анги яг байгуулагтаалаа гэж чинь онцсон. Уугуул нутаг хаана? Сүхбаатар аймаг. Сүхбаатар аймаг. Оо нутагтаа алга байгаа. Тийм, нутагтаа алга гэж. Ангийн жижиг ирж байна. За сайн байна уу? За. Манай нэг $5,000 авсан Соён багийн гишүүн байна шүү дээ. Тий, яг өнөөдөр жижиг цаарчаад бүр гүйцэтгээд байж байна. За тэгвэл биднээс бол шууд орчих болох юм байна шүү дээ. Болоо. Би нэг ангийн жирээсээ штандаргаас зөвшөөрөл авах. Яна зөвшөөрлөх хөлөө яадаг вэ? Төв гурыг ямар сонсч байна? ТV караоке нэвтрүүлгийн хамт олон ирчээд байна даа шалган дээр оруулах уу? За. Орох уу? Орё та. За. Алга тавлаг үстэй сайхан аварж байна уу? Сайхан аварч. За. Манай нэг залуус маань дажгүй албааг үздэг. Манай залуучууд бүгдээ албааг үүсгээд ажиллаа хийгээд байцгааж байгаа бүгдээ баг. За. За та хэд мэн? Дажгүй сайхан байцгаана. Бид гэдэг ажил төрөл тавлага бүгдээ ажиллаа хийгээл. Ажиллаа хийгээл дуулаа. Засар цагаараа бас дуулнаад бол. Яа зүгээр яг. Яа зүгээр. За. Сүхбаатар аймаг энэ жил хавржаа сайхан байна шүү дээ. Энэ жил үнэтэй сайхан өвөлж гисэн цас ихтэй ч гэсэн 90 дулаахан сайхан өвөл болсон. Одоо энэ цагаан сараас хойш тэгэл сайхан дулаар ойрын хэдэн хоног бол хаварч сайхан л. Сайхан авар бол. Яг одоо яг ямар ажил албан дээр вэ? Би одоо 338 дугаар ангийн хүнс авцсны хангалттай офицер. За. Ахлах цэцлэг залтай. Өнөөдөр харин яаж ангийн жижигүр байж таарав? Харин тийм та гэдэг өчтөр гарна гэдэг ч яг миний жижигтэй таарах юм байна да. Яцсан одоо ингэ 11 цагаас жижиг хүлээлттэй арай бууг багт ирж таарлаа. За. Нутгийн олон сайхан хэмэрлэг залуустай
ажил албан тэгвэл өдрийг сайхан л байгаа юм байна. Сайхан. Монгол орны бас өнцөг болон бороос байгаа да манай анги чинь офицер ахлагч нар нь хугацаа цэргийн албаа агч нар нь гэсэн ер нь бол хаваага баруун хязгаар баян үлгээс ч хүртэл зэрэгүүд багт шитэй. Өө за. Тэр нь нутгийн залуучууд энд нэг анги байгуулга болоод тэгээд ажил үргийг хамтраад сайхан ажил хөдөлмөрлөд явж байна. Ажлын ачаал хэрэг. Ажлын ачаал бол ер нь одоо өвлийн цагтаа бол арай гайх. Одоо ингээд дулаа ороод ирэхээр манайх чинь нөгөө барилга инженерийн батлаа үндсэн чиг үүрэг мэргэжил зэрэг барилга зам үүрийн ажилтай. Дулаар ингээд барилгын ажлууд эхлээд ирэхээр бол жоо ачаалтай болж байна. Орхоо. Эхний дугаар бэлтэг. Антиг каркын нэвтрүүлгийн хамт оруулж. За бид нөгөө танай ангийн соён багийнхан манай тийм каркын нэвтрүүлгийн 5 жилийн 5 тодогийн $1,000 эзэн 5 залуугийнхаа тухай тэгээд танай анги байгууллагын тухай баримтдах гэж. Зөв. Энэ анги дээр нэг ганц хоёр онохоо. Одоо энгийн зэний ажлын үйлдвэр. Тэгээ манай 5 залуугийн ажиллал. Тэгээ одоо ямар хоо бүрээс ажил төрлөөр хэрэг үйлчлүүлэх тухай судалж байгаа. Зөв. За би тэгвэл та нарыг эхлээд ямар ч байсан баярлуулах юм. Тэгээд тэрний дараа тусгай хүмүүстээ уулзуулаад тэгээд одоо бөөлөрийн зураг авахулах янз бүрийн байдлуудаар нь одоо бэлдээ тавьчих юм. Уг нь өнөөдөр чинь 40-ны хойно баярын өдөр. Тэгээд танд ямар ч ус эхлээд баярын мэд хүргэе. Та бүгдээр дамжуулаад мөн одоо нийт дэвшигтүүчэн ажиллаж байгаа бүх одоо цэргийн хэлдэ мөн ангийнхаа хамт олон бүгд нь бас дэвшигтүүчдийн 92 жилийн өмнөдийг бас хүргье. За баярлалаа. Тэгээд биднээс одоо ангийн юун дотор сайн дотор одоо чөлөөтэй зураг авах болцоогоор хангагдлаа гэж ойлгож байна. Тэгээ хангаглаа гэж ойлгож байна. За баярлалаа. Та бас ажлаа амжилт хүсье. За шалганы 2 жижиг өнөөдөр гархан сүрэнхүү юм байна тий. Дүүрэн сайн судал. Гаднаас орж ирж байгаа ажиллаар явж байгаа ямар нэгэн ингийн албан агч, эргэлт, машин техникийн бүгднийг тэр бүртгэхэд цаг тухайн үед нааш ангийн жирлөө яалтаад гар усны зараа мэдээд. Цаа зэрэг албан агчтайхаа уулзалт нарыг маш сайн бичлэн өөрөө хажууд нь хяналтаа авч ажиллаж шүү. За явчих. Өнөөдөр тэгээд яг ангийн жижиг байх таадаг. Ангийн жижиг гэхээр бүрэл илүү их завгүй ачаалттай байна гэсэн. Ангийн жижиг гэдэг маань болохоор зэрэг манай энэ ангийнхаа үндсэн үйл ажиллагаа цагийн өөрт үйл ажиллагаа бол яг гард өдөртөн зохион байгуулна гэсэн 24 цагийн хугацаанд 50 цагийн байлдааны үүрэг гүйцэтгэх нь бүх харуул хоногийн манаа тэгээ үүрэг гүйцэтгэж байгаа бүх хүмүүстээ үүрэг гүйцэтгэлд нь хэн тавьж эргэж шалгаж ажиллана. Хугацаа цэргийн албаа агчд бүх бие өрөлдөхөний одоо хичээл сургалт ажил төрөл хаана ямар ажил төрөлтэй байгааг үргэлж хянаж бас биднийхээ биелэнд нь хяналт тавьж ажилладаг. Тийш жанжинштаа ушуургаж журтагаа байнга холбоотой ямар нэгэн асуудал гарвал байнга холбоотой илтгэл арга бартай гэж мэддэгч ингэж ажилладаг. Манай нөгөө дөрвөн маань ер нь хаагур явж байгаа бол. Нөгөө дөрвөн маань одоо нэг нь зэвсгийн дараа Ганбаатар Госолтооч маань бол энэ өрөөндөө одоо албан гантортой байгаа. Хоёр банзарагч Отхон Бэлэг хин гурав болвол тэр хоёр нь бол юу хойно манайх нэг 16 айлын орон цоц гэж байгаа шүү дээ. Баригдаж байгаа. Өөрсдөө хүчээр юм офицер ахлагчнэрийн албан тушаал орон цоц барьж байгаа. Тэрэн дээр нарийн мэрэгжлийн ажлаа үргэлж өгсдөг өнөөдөр тэр хойно ажиллаж байгаа. Өнөөдөртөө бол биднээс л таныг зорж ирж ангийн жижигрийнхаа ажил байдлыг иргэн үхээс та бол бид бусдаа өнөөдөртөө бол завгүй л байх юм байна да. Өнөөдөртөө бол ингээд завгүй. Ер нь бол үүрэг гүйцэтгэл ингээд өнжинэ. За ингээд багч гисэн цаг зав гаргасан баярлалаа. Ажлаас чинь хөндөрүүлэх гэдэг бол уучлаарай. За баярлалаа. За. Байлдааны төвөнд ор зэрэгц баруун тийш.
Батон зэрэгц. Ном. Хон. Асвэр. Асвэр. Үстэй. Зэргийн дараа довтол. Үстэй. Анзэргэц. Оо, зэргийн дараа. Монгол улсын иргэн бий. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Иргэний цэргийн үргээ. Иргэний цэргийн үргээ. Унчаар бидүүч. Бүгдээцгээ. Ариун хаалт болсон. Монгол улсынхаа. Алчгүй дахин байдгийг. Амьд юу дайдаг. Ата хамгаалгаа. Нэг орон. Дөр ард түмэндээ. Ангаар нагнаа. Би ард түмнийхээ. Үнсний эмнэгдэл. Монгол цэргийн шилдэг уламжлаа. Иргэнтэр үтгэж. Цэргийн эрдэм. Чамдан боловсрч. Улсын нууцыг. Хайрцагтай хадгалж. Монгол улсын хууль. Цэргийн дүрмийг. Шат цагын мэдүүлгээ. Батан нагнаа. Эгорна батан хамгаалагч тайжгүй. Өрсөн нагаасаа нэтвас. Төрийн хууль ёсны. Зэвсэг түвшний 338 дугаар анги. Анх Монгол улсын засгийн газар энэ тогтоол Батлан хамгаалах яамны сайдын болон зэвсэг түвшний жанжин штабын даргын 5 дахь тушаалга. Барилга инженерийн анги болон зохион байгуулагч. Офицер ахлагч мэргэжлийн ажилчдын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэн ажиллах, ажлын байрны орчинг бүрдүүлэх, байнгын бие бүрэлдэхүүн, ирээд цэрэг хугацаа цэргийн албан хаагчдын гайлдааны болон олон тал үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, сургалтыг зохион байгуулан ажиллах, улс орны бүтээн байгуулалтын ажил, олон улсын инхийг дэмжих болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох үндсэн зорилго бүхий тус ангийн хамт олон их орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлж байна. Дөнгөж саяхан л байгуулагдсан хэдий 2 жилийн дотор айлын дайтай айд болж Арсын гэлжний өмнө нүүр гайхааргүй хэлэх үг хийсэн ажилтай ажилсаг хамт олноо бахархгүй байхын аргагүй. Сэтгэл байвал зүтгэл байдгийн тав тодорхой жишээ. Дэлхийг алтран дуусгасан Монгол улсын зэвсэг түвшний амжилт бүтээлээр дүүрэн олон бие бүрэлдэхүүний нэг нь барилга инженерийн энэ ангийнхаа инх цагийн бүтээн байгуулалтыг наран ургах нутагт өрнүүлж ургахын лам нарнаас үдшийн гилан тодрох хүртэл завгүй хөдөлмөрлөж яваа 338 дугаар ангийнхан. Энэ л хамт олонны дундаас төрөн гарсан соён хамтлагийн залуус 2012 оны 12 дугаар сард Монгол бүхийн өргөнд зохиогдсон ТV караоке нэвтрүүлгийн 5 дахь удаагийн оны эцсийн шалгаруулалтанд анан ачид тач өрсөлдөн төрүүлж $5,000 өргөнжлөл цонх хүчнэн 338 дугаар ангийнхны төвдийгөө Монгол улсын зэвсэг түвшний хэмжээнд анхардагч болон төмний бахархлыг хүлээсэн. Аяа ажил үйлс амжилт бүтээл дүүрэн газарт залуусын аялгау дуу хоор халиган байх нь аргагүй. Зэрэгцээ дэвнэн жигдэрсэн өрхөг цогтой гаж динжигсан экорондоо танраг өргөөр энгүй баяртай алла фож байна. Монг 11 онд анх бидний ирэхэд хуучин аймгийн барилга үйлдвэрлэлийн бааз байсан объектыг хүлээж авч байрлах шийдвэр гаргасан байсан. Үнэхээр одоо барилга объект нь 20 гаруй жилүүд ашиглагддаг байснаас үнэхээр одоо хавширнуудад дарагдсан хүн ирээд байрлах боломжгүй учраас бид нэ түр хээрийн байдлаар арлан бууж ангийнхаа байрлалыг дотор талынхаа одоо хавширыг цэвэрлэхээс хавуулаад
хашаа өрөө готод тэнглэхэд дотох ажлуудаа хийж төгсөлж ажил төлбөр эхэлсэн. 2011 оны 6 сард бид үндсэн объектын засварын анжилд орж үнэхээр үндсэндээ ангийнхаа хамгийн анхны шавыг шалган нэвтрүүлэх байр, техникийн шалган нэвтрүүлэх байр, иргэн тойрныхаа хашааныхаа битүүмжлийн асуудлыг шийдвэрлэхэд тулд гол ажил хөдөлмөрөөр зориулж ажилласан. Ажил төвчөө байсан гэсэн 2011 онд цэргийн байр галтгоо штабта халаалтаа авч тавтаа тогтоогч нөхцөлөө бүрдүүлснээр анхны жилийн өвлийг авч ясан. 2012 онд бид нэр ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байж өөрсдөө одоо байр орныг төхмөлөөс гадна аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцсон бас зохих хэмжээний ажил хөдөлмөр хийж үйл ажиллагаа явуулсныхаа ашиг орлогоор ангиа цаашд улам хөгжүүлж одоогийн байдлаар ангийн дотоод ажил үйл ажиллагаа хэвэн явах болцоог бүрэн бүрдүүлж цаашлаад аймгийн болон улс орон бүтээн байгуулалтанд ажил үүрэг үүсгэх нөхцөл бүрдээд байгаад бид бүгд туйлын ярьтай байгаа. Сүхбаатар аймгийн баруун урт суманд 2012 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн 4 ширхэг 4 айлын буюу нийт 16 айлын 340 сая төгрөгийн төсөв төртөгтэй орон сууцны барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлээд өнөөдрийн байдлаар 8 айл офицер ахлагч нар орон сууцаан хүлээн авч тохид ухтай амьдарч 8 айлын орон сууцны барилгын модон хүчилт төмөр дээврийн ажил хийгдээд дуусч байна. Нэг цагийн бүтээн байгуул барилдааны үүргийн дагуу бид нар бол бүтээн байгуулалтын ажилд оролцоод улсын орон нутгийн болон яамны тэнцвэрт оролцож тухайн барилга объектуудыг барьж ашиглалтанд төлөө ажиллаж байна. Зэвсэг түвшний 338 дугаар ангийн барилга үйлдвэрлэл маркетингийн албан анги байгууллагын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна Дорнод аймгийн Баян уулсум, Халах гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан онгон сумуудад болон аймгийн Хаан банк мөн ангийн албан хаагчдын 16 айлын орон сууц ангийн сургалтын танхим явган хүний зам цэргийн халуун усны барилгыг шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. За амрыг ирээ. За алам тавлаг. Аюуны зэргийн байрын Монгол цэргийн сайн баярын мэнд. Баярлалаа. Ямар албатай. Ахлах тааж талагч би нэрээ. За нэгдүгээр юм хичнээн. Манайх уг нь бол 15-аар болохоор 120 болох хэвээр. Тэгээ одоо гэрээ цэрэг нь байхгүй хугацаа цэрэг албаарч 90 цэрэгтэй л. Энэ яг 7 хоногор хоолны нэг төлөв ондоо. Тийм 7 хоногор хоолныхоо хуваарийг гаргадаг. Тэгээ хоолны хуваарийг гаргаад дарнараа батлалт. Тэгээ хоолны хуваар өнөөдрийн хувьд болохоор твтэл гурилтай шил. За. Энд ачруудын нэг л хийцэн байна. Дараалнаас сүм урж ирээд. Тэгээ одоо нөгөө харуул маань цэрэг бас дутуу байгаа. Тэдний хоолой. Өнөөдөр твтэл нэг гурилтай шил. За. Орой. Арай хүч бодоотой шил. Өдөрт 3 удаагийн 4 хоол иддэг. Хэн блэ? Болцтмаа. Аа. Үгүй Улаанбаатар. Манай нөхөр энэ ч нэг офицер ахгүй. Тэгээ нөхрөө дагаад. Одоо 90 жил болж. Тасч гинэ. Одоо тасч гинэ. Яах вэ? Агаарсан явсан. Сайн нөгөө нэг ерөнхийлөгчөө Алтан 100 жилийн дахиалгаар ерөнхийлөгч яваад цаг байсан. Ерөнхийлөгч та юу? Гэхдээ ерөнхийлөгчөө манай анги нөгөө байрлаж гарсан байхгүй. Тэр өөр цаг байсан. Нэг хүүхэд. Яаж юм? Та тусдаа байранд байна. Тий албаны байранд. Ангийн ахуй Ах хагамд сайн. энэ яг ямар мессен дээр вэ? Ээлжийн тоогооч дээр. Үгүй. Цэргийн баярын хоол тусдаа гоё болов. Тэгин цэргийн нэмэлтүүд орно, өөр махан хоол орно. Нэгдүгээр хоол нь хэд л одоо 800 г болно. Хоёрдугаар хоол нь одоо 400 г болно шүү дээ. Өдөрт чинь одоо махан уу?
Гэхдээ ерөөсө хоолныгаа нэгд бүх орцсон нийлээд тэгээ нэг өдний хоол хэвчээл одоо литр 200 грамм идчихэж байгаа юм. Баярлалаа. Сууч. Яа сайн байцгаана уу? Амрыг ирээ. Хооломттой. Хооломттой. Анаас Баянгар аймгийн Шинжээстэйс ирсэн. аавсан бараг үзгээрэй. Тэгээ нэгдүгээр ээлжийн хугацаа зэрэг албаач. Албаагаад. Албагай байна. Урд нь суутрыг үзсэн үү? Үгүй үзэж байгааг анхад эхний жилдээ ирсэн. Хэн блэ? Батболд. Тийм. Анаас ирсэн. Түүхэн буцсан мөрс. Тийм. Ер нь хэр амттай. Оо тэна. Тийм. Зэрэг холцох ч юм уу? Тийм. Ер нь сайн холцдог. Холцдог. Тийм. За тэгээ сайхан олцгоорой. Хаасан. Баянгар аймгийн Шинжээстэйс сумд хайр дээржтэй нав таньдаг Шинжээстэй арт манда энэ өдөр мэндэ хүргэе. Тэрийнхэндээ хүүн сайн байгаа шүү. Сайн сууж байгаа. Ой тэгээ энэ дэшэр төгөлдөг. Төв аймгийн боссон мөр суугаав ээжтэй. Цар шинэ мэнд үргээ. Тэгээ өмнө сайн явж байгаа албаа гадаад тахгүй очрнаа л ч л та. Сай хороны дайчд алхна. Тангараг өргсөн зэрэгүүд алхна. Тэргүүн саламт дараагийн тушаалтай. Таны сайн байцгаана. Амрыг ирээ. За манай ямар бүлтгэв? Энэ манай ахлагч нарын бүлтгэв. Нийт ахлагч нартай Монгол цэргийн өдрийн баярын мэнд төрний зүсэг төчний 92 жилийн халуун баярын мэндийг өргөн төшүүлье. Та бүхэнд баярын мэнд төргий. Баярлалаа. Энэ баярын өдрөө манай ангийн зөв ахлагч нар ялангуяа ямар амжилттай байна. За манай зөвлөг төчний 338 дахь ингээ нийт бүрэлдэхүүн бол аймгийн бүтээн байгуул сэргээн босголтуулна. Тусгаалсан чиг үүрэг өгөх байгууллагуудын дунд зохиогч уралдаан тэмцээ ажил хөдөлмөрөөр бол тэргүүлэгчээр явж байгаа. Ийм амжилт бүтээлтэй баяраа өгч байна да. Өнөөдөр зөвлөг төчний 92 жилийн тохиолдвол одоо Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа тусгаалсан чиг үүрэг өгөх байгууллагуудтай марш тактикийн авраг тасаг шалгаруулах тэмцээний тухайд тэр түн заавар оролцох талаар тэмээр хийж байгаа. Тэгээ манай ахлагч нар бол ер нь өөрсдийн гэсэн чиг үүрэгтэй өөрийнхөө хэмжээнд бол ажил хөдөлмөр манай улс Сүхбаатар аймагт бол тэргүүлж байгаа. Тийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За амрыг ирээ. Баярын мэнд төргий. Баярлалаа таньдсан. 2011 оны 2 дугаар ээлжийн хугацаа зэрэг татагдж ирсэн. Тэгээд албан амжилттай хаагаад 2012 оны 9 сарын 3-нд ангид улирж ахлагч цатгаар ажиллаж ирсэн. Хаанаас сэргээс? Улаанбаатар хотоос Баян зүрх дүүргээс татсан байна. Сүхбаатар аймагт ирээд ангид ажиллаад энэ аймагт суурьшиж ажиллаж байгаа. Тааханд харах амжааг байна. Цагаансараа ээж авд орцоолгож аваад гэр бүл дээр очиод идэрсэнтэй. Энэ бол гэр бүлийн найшлуулах албад хийшлэх юм. Ерөнхийдөө бол гэр бүлийн найшин таталж өгч байгаа. Цааш та тий. Гэр бүлийн татвар ангиас энэ орон байрны гэр бүл. Ангиас одоо орон байрыг бүгдийг цаанаас нь шийдэж өгсөн. Эхнэр өөрөө ирэх хэрэгтэй байна шүү дээ. Дөө цаанаас өөрөө төрөлтэй болчихсон та. Наа Төмөрөтөр минь амрагддаг. Төвөмг Эрдэнэсмээс 2011 оны 2 дугаар ээлжээр хугацаа сэргийн албанд зөвлөг төчний 338 дугаар ангийн татагдж ирсэн. Тэгээд энэ хугацаагаа хаах үедээ албаа үүргээ амжилтаасаа хааж хугацаанаас өмнө алдагдж ангидаа буцаж ирээд ахлагчийн юунтэй ажиллаж байгаадаа баяртай байна. За нэг мөрөөр төрж ингэрэлтийн үдэдэг тахлагч цолтой ажиллаж байна. Мөн адилхан хугацаа цэргийн албанаас улирсан 1 оны цэргүүд байгаа. 11 оны 2 дугаар ээлжээр татагдж ирээд.
сая 12 оны 9 сарын 1-ээс ажилдаа эхэлж орж байгаа. Тэгэл ахлагч нарыг нэ дэлсээд ажиллаа л явж байна. Өөрөө хугацаа цэргийн албан хаагч байж байгаа ахлагч болох ер нь ямар хөө байдгийг. Тэгээд цэргийн ахлагч болоод тэгээд яг ахлагч нарын үүрэг ямар энэ тэрийг судлаад ахлагч нартайгаа адилхан гинээл явж байна. Одоо айранд ажил амьдлаа бод 14 жил орж байна. Эмэгтэй хүн одоо ирчүүдтэйгээ адилхан мөр зэрэгцэж алхаж явна гэдэг бол хамгийн том гарах шүү дээ. Эх орноо хамгаалж инхийн манаа зогсно гэдэг бол хамгийн том бахархал. За тэгээ энд бас нэг таньдаг хүн байгаа. Манай үзэгчид сайн санаж байгаа бох. ТV караоке нэвтрүүлгийн маань 5 удаагийн $5,000 төлөөх хөрсөлдөөний ялагч Соён багийн гишүүн. За манай манзрагч энэ сууж байгаа. За амрыг ирээ. Амрыг. За алба тавлаг уу? Тавлаг байна. За хэр баярлж байна? Ер нь их баярлж байна. За яаж баярлж байна? Урал зөвлөгөө хийгээл. Тэ урал зөвлөгөө хийгээл. За одоо тэргийн амьдралд энэ жилээс эхлээд хөл тавьж орж байгаа юм шүү дээ. Тэ нодлон жилээ 40 жилээс эхэлж орсон. Одоо жил 6-7 сар болж байна. За одоо яг ямар албан дээр? Одоо бета армат урчин мэрэгчлэр үйлдвэр маркетинг албанд ажилладаг. Энэ цэргийн хүн байхын сайхан давуу тал нь юу гэдэг вэ? Цэргийн хүн байхын давуу тал нь хамт олонтойгоо нийтж тэгээд бие биенийхээ тийм ажил амьдралд нь тусалцаа үзүүлж таамт нэгэн бие зохицуулж явж байгаа нь л их сайхан мэт та. Энэ ангийн хамт олон ер нь таны хамт олыг хэр дууч хамт олон? Ер нь нэлээд дуучаа. Тэгээд ер нь энэ тэнд явж байна. Ер нь хамт олонтойгоо өдр байхад бол энэ их л хөвгчлөлтэй л байдаг шүү дээ. Тийм. За юу төлөө $5,000 багаараа авлаад ахлагч нартай баярын өдрөөр нь ганц бадаг дуу барьж байна. Цэмбэн шинэл ногоон цамцтай цэл залуухан цэргийн нөхрөө зүгтэй халгадэн гэхлээр зүрэх сэтгэл минь догдох домдаа асалланы дачдмэн 10 жилийн хүүхдүүд шиг ахад нэг уулзах юмсаа. За манай Соён багийн гоцол дуучаа Ганбаатар ямар олон медалуудтай болж байна? Афганд үүрэг гүйцэтгэсэн медаль авахгүй. Анх эхлээд 2007 онд нөгөө Афганд үүрэг гүйцэтгэж байхдаа авсан 2 медаль маань энэ. Эхлээд инхийн төлөө медаль. Энэ гоё медаль гэдэг шүү дээ. Инхийн төлөө медаль. Тэгээ ачаатмент одоо үнэн одоо зүтгэснийх гэсэн тийм нэг одоо хичээж одоо үнэн зүтгэж ажилласан гэсэн тийм утгатай. 1775 гэсэн биш үү? Тий. Бүр 1775 оноос эхэлж олгож эхэлсэн тийм Америк нэгдсэн улс. Бас нэлээд дээгүүр байрлах мэт. Энэ Афганд инхийн төлөө гэдэг. За. Афганд үүрэг гүйцэтгэгч Монгол цэргүүд гэдэг. Афганд инхийн төлөө инхийн үүрэг гүйцэтгэгч Монгол цэргүүд өгсөн медаль. Энэ бас Монгол хүчээр үтсэн байгаа юм. Энэ медаль. Эх орны төлөө 3. За. Сая үүрэг гүйцэтгэж ирэх хэрэгтэй 4 медальтай ирсэн шүү дээ. Одоо энэ тэр Афган инхийн төлөө эх орны төлөө 3. Эх орны төлөө 3. Тэгээд энэ НАТОгийн ISAF-ийн медалаар. За тэгээд дараа нь Жоржо Можи медаль. Тэгээд сая энэ Афган инхийн төлөө ингээд 4 медальтай ирсэн шүү дээ. Энэ дүүлдэртээ хэдэн зэргүүдийн хажууд бол дайны утаанд дарийн утаанд ийм цэргийн даргууд таарч байна. Тэнд бол Монгол цэргийн хиймэр гэж юм бас хамтдаг юм. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ ихээр чинь Америк нэг багш. Одоо бидэрт англи хэл яг тэр газар орон дээр англи хэл зааж ирсэн байхгүй. Тэр багш маань ингээд урсгаж ирсэн. Operation Enduring Freedom гэж доктортой эрхчлөө ажиллагаа. Энэ нөгөө 2007 онд нөгөө үүрэг гүйцэтгэж байхад Феникс боловсон гэж. Манай хамтлаг дотроос ч бас ажиллагаанд орсон
байгаа. Отон бүлэгч 2 читэй явчихсан. Тэгсэн. Сэрлэн судаан юм л. Одоо улсын зэрэг армийнхантай бас хилээ мөр зэрэгцээ тасгаж байгаа юм гэж байна. Хямртай ажиллаж байна. Одоо чи манай зөвсөдөгч чи 2015 хүртэл ерөнхийдөө бол офицер ахлах зэрэг 100% ихэнх төлөө өстө оролцуулах гал үтсэж байгаа шүү дээ. Одмын хэлхээс сууж фото Анх ТV караоке аймаг зохиогдохоос ахвал эвлээ яриагаа эхлэе л да. Анх одоо энэ нэвтрүүлэгт ТV караокед орох болсон гэх юм бол манай аймагт одоо энэ тэмцээн болохыг бол мдээгүй байсан. Урдчилж нэг бэлдсэн юм байхгүй байж байгаад яг ирээд энэ нэг тэмцээн болдог өдөр нь мэдээд тэгээ хэдүүлээ энэ анги байгууллага дотроос гайгүй дуулдаг залуучуудаа цуглуулад анхаарсан. Одоо манай осол дуучин зэвсгийн дараах Ганбаатар, Хосол дуучин Ганбаатар битээр бол санаачлаа тэгээд өшөө багийн гүшигтэй бүрдүүлсэн баг. Тэгээд оролцсон. Тэгээ анги байгууллага удирдлага маань ч гэсэн дэмжиж бас видеог оролцуулсан баг. Ерөнхийдөө бол гайгүй дуулаж үзэж байгаа л тэгэл одоо тэр хоолойных нь өнгөч гэдэг юм уу ер нь тэгээ дууг амдалж байгаа байдал ч гэдэг юм уу те. Яг өөрийнхөө л хэмжээнд л тэр юуг нь үзсэлтэй дуулж барж гэнэ үү яаж гэнэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд шалгаж үзэл боломж юм байхаар тэгэл хүмүүсийг сонгож авсан боломжтой хүмүүсийг сонгож авсан. Өнөөдрийн нэвтрүүлгийн 1-р сетний тэмцээний 2-р цогц сквад аймагт тэмцээг дөчний Т338 дугаар ангийн Соён хамтлагийнхныг тайзнаа өрн залж байна. Хамтлагийн халагч Ганбаатар, хамтлагийн гоцол дуучин Ажиминган, хамтлагийн гишүүн Отгон Баяр, хамтлагийн гишүүн Төвшин Жаргал, хамтлагийн гишүүн Банзрагч. Өнөөдрийн нэвтрүүлэгт орж өрсөлдгөөр 118 дугаартай манай гаригийн залуус дугаар өрсөлдгөд бэлэн болжээ.
Шилдэгүүдтэй өрсөлдөж тэр улсад очиж оролцох гэдэг бол ер нь нэлийн том хариуцлага, нэлийн их хүнд санагдж ирсэн. Тэгтээ хэдүүлээ бол яг ямар ч эрхээ авсан юм чинь бас л одоо хичээгээд ямар ч амжилтанд оролцохыг л одоо бүгдээрээ л хүссэн байгаа. Тэгээд зүтгэсэн. Яг ингээд энэ тэмцээнд орно гэдэг яг дуулан хуурна гэсэн яг тэрх үедээ үл ихэндээ үл их сандарч байсан. Тэг яг яаж мэдээ яг нэг бие барьж чадахгүй тэгэл жоохон сандарсан байдалтай байдаг байсан. За яг сүүлээрээ дунд тавираа ч юм уу энэ гайг болсон. Зэсд хүчний анги тэгээд зэсд хүчнийхээ нэрийг гаргаж төлөөж оролцож байгаа учраас бас нэг эрс зэрэг холбогдолтой эх орны сэдвтэй юм дуу сонгоё гэдэг санааг бол өөртөө бол төлөвлөж ирсэн. Гэхдээ яг энэ дууны тухайд бол одоо манай Жанжиштон тэр соёл хүмүүжил хариуцсан мэрэгчлэнгүүд хэрхэн зэрэг харилцааны эхэлцийн дараа нар бас зөвлөд үзэж яриад яг энэ дууг бол сонгохыг бол санал оруулаад тэгээд хэмжээд хэвлээд болсон. Цэцгэнд нүүлсээ намхан толгодгийн үлдээж байдимаа намайга сансаг логийн одосны намарыг шунда нүдмэстэй байдимаа Бусад багуудын гоцлолтооч техний манайхаас өмнө дуулсан гоцлолтоочдыг бол харж байхад бол манай огийн гоцлыг бол арай гүйцэхгүй байна. Манайх бол илүү сайн дуулна гэж бодож байсан. Манай гоцлолтооч юм бол юм сайн байсан л гэж боддог шүү дээ. Маш өндөр хариуцлага хүлээж орсон. Тэгээд тэр цутгаараа ч гэдэг юм уу яг маш их сандралтай дараа нь орсон. Юу дуусан байлаа. Тэгээд өмнө нь бас бэлдэжсэн болохоор 25 дугаартай эх хорон эрчүүдээр дотн дуугдуулахаар сонгож авчирчаа. Амжилт хүсье. Суглаанууд бол ер нь маш сайхан азтай. Тэгээд яг өөрсдийн нэг мэддэг дуунууд харсан. Их сайхан азтай суглаанууд болсон. Бусад багууд бол үнэхээр бас чансаатай өндөр сайн чадвартай багууд бол суглаан дээр бас онжсэн тохиолдол бас харагдчихсан л да. Тэгээ ер нь нэлээд төгшөөртэй байсан. Тэгээд яг нэг багийн ахлагч нарын суглаа гэдэг яг тэр үед үнэхээр сар мэддэг дуу таарч хаасаа гэж яг нь залбираад багийн суглаан дээр бол маш их тийм одтой хэмэртэй байсан. Тэр чутгаараа ер нь багийн суглаа гэдэг бол ер нь л тэр тухайн багийг одоо амжилтанд гаргах, амжилттай оролцох хамгийн тийм том шалгуур үзүүлэлт болдгийм байлээ. Мэдхгүй дуу сугалсан бол тэгээд өнгөрөөш. Тийм болохоор мэдээж мэддэг дуунууд таарсан. Тэр утгаараа бид нар бол маш их хаацтай. Ачигогдин харуул миннэхөө Амгадан болоод тайванда Албанда мордсон хүүтэн ад миндэхөө Амар болоод исэн мэхэндээ Албанда мордсон хүүтэн
аав минь хөө амар болоод исэн бэхэндээ. Өөртөөхөө тэр бэлдсэн дууга сайхан амилуулж өөртөө л тэр юу яг бэлдсэн юмд л зорьсон зорилгодоо л хүржил ажиллаж зүтгийлгэж бодож л очсон л да. Тэрнээс тэр тухайн тэр орж байгаа байгууллагууд бүгд л их туршлагатай байгууллагууд байсан, авьяастай, чадвартай улсууд их байсан. Ер нь бол тэнд бүгдээрээ л сэтгэл гаргадаг, хүч хөдөлмөр зарцуулдаг. Ер нь олон багууд бол ер нь муу гэж хэлэх баг байдаг юм байлээ. Сүүлийн 5-д үлдсэн багууд бол энэ бүгдээрээ хүчтэй өрсөлдөгч байсан. Тийм чансаа өндөртэй тэмцээн болт юм байлээ гэж ойлгосон. Баянгал дүүргийн тэр 5 жил оролцож байгаа Баянгал дүүргийн цагдаа хэлсэн баг. Тэр одоо дуршлагтай илүү хүчтэй өрсөлдөгч байсан баг гэж ойлгож байгаа. Тэгээд тэр төмөр замын Дорноговын төмөр замын хамтлагч гэсэн маш сайн баг гэсэн. Шилдэг 5-д үлдчихлээ. Эцсийн мөчөд $5,000 эзэн гээд тэр багийг яг зарлах гээд нэг хэсэг хугацаанд тэр хооронд ер нь аль багийг энэ $5,000 эзэн болчихвол гэж бодсон. Тэрэнд бол ястай тэр багийн баг гэж ярсаа хэлж чадаагүй. Ер нь бодог. Тэгээ юм бодох сөхөөч байдаг юм байлаа тэгээ. Нэг хэсэг төгссөн. Тэгээд дотроо залбираад бид нар арай төрүүлсэн биш үстэй л гэж бодож байсан. Төрүүлсэн биш байгаа даа л гэж бодож байсан. Энэ алтаа минь ивэ гэл өөрөөх нь нутгийнхаа алтаа башилийн бүгддөө залбираад тэгэл байж гисэн. Сандарсан залбирсан болсоо л тэгэл одоо тэр багийн баг гэж ярсаа. Тийм бодол ерөөсөө орж ирэх. Өөрсдийнхээ ч орж ирэхийг төрүүлэн чийж ерөөсөө бодог байлаа. Шүүгчд одоо өрөлтгөөнээр хэлэхгүй бол ганцаараа хэлэхлээр айгүй хүч мөхстэй байна. Ингээд бид 5 зэрэг яг энэ $5,000 эзнийг одоо нэрлэж байна. 1 2 3 Соён хамтлаг шалгарсан байна. Яг нэг зарлагтай акшн бол тэгээд ер нь итгэж өгөхгүй л байдалтай л байсан л да. $5,000 эзнэр соён баг тодорлоо гэж яг тэр акшн тэгээд өөрөө ирэхгүй л яг тухайн үед л ямар байдалд орсноос барыг санахааргүй тийм хэмжээний өндөр төвшөнд л сандарсан одоо юу яасан бүр юу огшсон омогшсон тэгээд өөрөө ирэхгүй баярын үлэмс гараал энэ өөсөл да. Цэл залуу насны хан гал төлөөр ударч сэтгэл зүрх хоёр тонг шатаж явах үедээ чин хайртай амрагтан зээгүй мөртлөө чинийхэн төлөө их орон өнөөдөр тусгаар Монгол улсын зэвсэг түвшний баярын өдөр дэлхийд данстай Монгол цэргийн бахархлын өдөр. Монгол ирийн хэмэрж авахаг бадраасан Монгол цэргийн төлөөлөл болж авьяас бэлгэрийн анлаа ява соён багийнхан зэвсэг түвшний 338 дугаар ангийнхан баярлалаа. Түмэн улам маань энд хүндэрч
мөн хөдөж яргаж явахын нөлөөллийг түүхийн буурлахаар уягаас энх цагийн анаас их бүтээн байгуулалтаас Монгол зэрэг уухайлан өргөн дэвшүүлж байна. Өөл бүхэн батд сайхан оршиг.